бид бүхэн гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нэг өдрийг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж өнгөрүүлэх биш, харин хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч амьдарч боловсрох нэг ёсны хүүхдийн эрхийг хамгаалж байгаа бас нэг хэлбэр юм. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн жилийн хугацаанд нэлээдгүй олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Хүүхдийг ихэн хэвлээд байх цагаас нь өсвөлж бид нэр анхаарал хандуулдаг. Энэ тогтолцоо руу орох ёстой. Тийм ч учраас бид нар жирэмсний бүлгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлж байгаа. Ингэснээр зөвхөн их ургийн эрүүл мэндийг үздэг биш, цаашдаа ургаа хэрхэн яаж эрүүл тээх вэ? Төрсний дараагаар хүүхдээ хэрхэн яаж эрүүл зүй өсгөх вэ гэдэг энэ эрүүл мэндийн боловсролыг нь олгодог энэ тогтолцоо руу шилжиж байгаа. Ингэснээр бид нар маш олон талын үр өгөөжийг авна гэж тооцоолж байгаа. Үндэсний хэмжээд няран эрт дэлгэрүүлгийн тогтолцоог энэ жилээс бий болгон эхлүүлж байна. Төрсөн нэрээ олгон 6 төрлийн эрт илрүүлгийг хийн. 1-р зүрхний гажгийг илрүүлэх, 2-р төвхний мултрлыг илрүүлэх, 3-р зулаан эхо, 4-р нүдний улаан рефлекс, 5-р бодисын солилцооны эмгэг, 6-р сонсгол шалгах гэсэн ийм 6 төрлийн эрт илрүүлгийг хийж хэрэгжүүлж эхлээд байна. За мөн сургууль суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох эхлэн тавигдаж 6 настай хүүхдүүдийн зүрх нүд шүдний үзлэхийг энэ жил улс орон даяар эхлүүлж Улаанбаатарын 40 мянган хүүхэд 95% хамрагдaltaй байна. Орон нутгийн хамрагдалт өнөөдрийн байдлаар 75% байна. Сургуулийн орчны эрүүл аюулгүй байдлын тухай хуулийг санаачлан боловсруулж үзэл баримтлаа батлуулаад эрх намрын чуулганаар өргөн барихад бэлэн болсон байна. За мөн эрүүл биетэй, саруул ухаантай, эрдэм мэдлэг боловсралтай залуучууд ажлын байран дээр гарч эх орныхоо хөгжил цэцэглэлт үнэтэй хөв нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн томоохон суурь шинжиллийн ажлуудыг бид бүхэн амжилттай эхлүүлж хийгээд байна. Ингээд та бүхэндээ нийт хүүхэд багчуудаа хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ өдрөөр манай эрүүл мэндийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа бэлгээ бэлдээ аюу маань өнгөрсөн хугацаанд амжилттай өрнөлөө. Бид хүүхдийнхээ эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийнхээ эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг чихэрлэг бүтээгдэхүүнийг бэлэглэх биш. Бид нар харин эрхийг нь зэгдэг баяа гэдэг утгаараа бэлгээ биш, эрхийг нь зэхья гэдэг үрэндээр энэ жилийн хүүхэд багчуудынхаа баярыг тэмдэглэхээс гадна бэлгэний сонголтын өөрчлөлтийг хийхээр бид нэр анхаарлаа хандуулан ажиллаа.